Юу юм хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль өргөн барьж байна. За нэг зүйлтэй бол үнэхээр сал нэгдэмгүй байна. Эсэргүүцэж байна. Тэрний үе гэхээр эрүүгийн хуульд хүнийг нэг төрөйг доромжлох гэдэг гэмтрийг буцаан бичих гэж байгаа юм байна. Гүтгэх доромжлох гэдэг энэ гэмтрэг Монгол улсад яг ардчилсан улсад байдаг арга барилаар огт байгаагүй. Энэ өөрөө социалист үзэл сурталыг хамгаалах даргыг вакуум дотор барьж нийгмээс нь тусгаарлаж одоо тусдаа бурхан адил дахин шүтгэж зориулагдсан эрүүгийн хуулийн тийм зохицуулт байсан. Энэ гүтгэх доромжлох гэдэг энэ гэмтрийг эрүүгийн хууль дээр бичгээр хамгийн амжилттай сайн ашиглаж чаддаг хүмүүс нь бол дандаа эрх мэдэлтнүүд. Одоо худал мэдээлэл тараах гэдэг эрүүгийн хуулийн заалтын хард уламжлалт гүтгэх гэмтрийг бичээд энэ гэмтрийг хэний эсрэг хэн ашиглаж байна гэдэг статистикийг харахад маш ойлгомжтой байгаа шүү дээ. Дандаа төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд, хэвлийн эрхчлөг боомлох, чөлөө дуу хоолойг хязгаарлах, өөрсдийг нь шүүмжилсэн тэр шүүмжлэлийн эсрэг жадлан яллах зорилготой л ашиглаж байгаа. Одоо араас нь доромжлох ороод ирнэ. Доромжлог ороод ирэхээр одоо түрүүчийн хэлдгээр 76 мал гэж хэлэхээр айгүй л дахиад шүүгдэд эхлэх байх л та. Тэгэд ийм байдлаар уламжлал социалист гэмтэргүүдийг арчилсан хүний эрхийг хангах байгаа эрүүгийн хууль руу орж ирэх бол зохимжгүй. Энэ дээр сөрөг байр суурьтай байна. За энэ эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлүүд дотор бас авууштай дэвшүүлэлттэй санаа зөндөө байгаа. Улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан эрүүдийн шүүхийн эсрэг арга хэмжээ авах талаарх одоо ажлын хэсэг. Ажлын хэсгийнхээ хүрээнд ер нь бол 5-6 хүрээний ажил хийх ёстой байна гэж харсан. Тэрний хамгийн чухал нэг хэсэг бол эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах. Олон улсын конвенцийн үзэл санаатай эрүүгийн хуулийн эрүүдэн шүүх энэ төрлийн гэмт хэргийг нийцүүлэх бол хэрэгцээ байгаа юм байна. Тэгэхгүй бол манайх их явцуу цонхоор явцуу байдлаар хуульчласнасаа болоод ямар нэгэн тайлбар мэдүүлэг авах зорилгогүйгээр гэхдээ хүнийг чөлөөтэй одоо зочиж болохгүй тэр хэсэгт хүнлэг хэрцгий хандаад байгаа тэр хандлагыг энэ эрүү шүүлтийн хэсэг рүү оруулж ирч чадахгүй байгаа юм байна гэдэг тийм дүгнэлтүүд олон улсын байгууллагаас ч ирсэн, манай хүний эрхийн дотоод байгууллагаас ч ирсэн, хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлүүд ч гэсэн дурдгдсан байсан. Тэгээ энийг засгаар бол оруулж ирж байгаа. Энэ бол дэвшилттэй. Энийг засгаасаа гадна ард нь бол дахиад 3 юм үнэхэр хийх ёстой. Эрүү шүүлтэнд өртсөн иргэд чинь ер нь бол ихэнх тохиолдолд гүйцэтгэх ажил гэдэг далд үйлдэгддэг төрийн хамгийн хүчрэх хэрэгслийн ард эрүү шүүлтэнд өртөж байгаа. Мэдээлэл нь нууц байдаг. Чи хэрвээ энийг ил болох юм бол энэс аимшигтай юм чинь гаргана шүү гэж хувийнх нь мэдээллээр дарамталдаг. Тэгэхээр энэ далд байгаа энэ зүйлийг ил болгохын тулд юу их ёстой вэ гэхээр энэ төрлийн гэмт хэртэй тэмцэх дагнасан байгууллага байгуулахаас өөр арга байхгүй. Энийг байгуулахдаа нөгөө талдаа нөгөө хохирсон хохирогчийг хамгаалдаг үндснийхээ тогтолцоог сэргийгээс өөр арга байхгүй. Тийм учраас засгийн газар 2024-оос 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр дурдгдсан байгаа гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог сэргээх хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт